За энэ хоёр улсын хооронд байгуулах хэлцээрийг зарчмын хувьд нь бол Соёрхон батлахын дэмжиж байгаа. Бид нар 2024 оны 12 сарын 27-нд улсын хурлын 58 дугаар тогтоолоор энэхүү хэлцээрийг байгуулахад ингээ баримтлах үндсэн чиглэлийг нь баталж өгсөн улсын хурлын 58 дугаар тогтоолоор. Тэгээ хэлцээрийн ажлын хэсэг бас их хурдтай сайн ажиллаж 2 дугаар сарын 14-нд юм байна. Энэ Харьбин хотноо хэлцээрээ хийсэн байна. Өчигдөр би бас аюулгүй байдал гадаад удгын байнгын хорооны хурал сууж өнөөдөр хэлцэх гэж байгаатай холбоотой өөр байнгын хорооны хэсгийн талаар нэлээд дэлгэрэнгүй мэдээлэл авсан. Туван сайдын мэдээлэл сонсч хаад бол бас төмөр замын байгууламж нь 270 сая доллараар хийх байсан, 50 сая доллараар хэмжүүлсэн. 30 сарын хугацаанд хийх байсан төмөр замыг бас 22-24 сараар багасгасан гэдэг дэлгэр сайхан сайднаар ярьж ирсэн. Олон зүйл сайшаалтай зүйл байна. Гэхдээ энэ яг өчигдөр бас нэг зүйл төр аюулгүй байдал гадаад удгын байнгын хороон дээр нэг протоколыг нь бид нэг олоод харчаа дотроо яг нарийн өөр юу байна вэ гэдгийг харъя гэсэн олж харж чадсангүй. За сайнны хажуугаар энэ улсын хурлаас хэлцээр байгуулахад өгсөн үндсэн чиглэл 12 зүйл байгаа. Энэ 12 зүйлийн тэр 12 дугаар хэсэг дээр нь түрүүнд яг эрчим хүчтэй холбоотой, эрчим хүчний экспорттой холбоотой хэсгийн инх туяас гишүү асууж байгаа харагдана лээ. Сэргийгдэх эрчим хүчний экспорт, эрчим хүчний нүүрс экспортлох, нүүрсийг гүн боловсруулах, аж үйлдвэрч. За хамгийн гол миний одоо асуух асуулт бол энэ говийг усчуулах, шар шороон шуурга сүлжилттэй тэмцэх. Энэ хэсэг нь ерөөсөө энэ хэлцээрээс би олж харсангүй. Тэгээ улсын хурлаас өгсөн 12 чиглэлийн нэг заалт бол биелсэнгүй юу гэсэн хэлцээрт ийм асуулт байна. Үүнд холбогдох хүмүүс нь хариулна уу? Хэрвээ тийм протоколд байгаа бол түүнийг энд дурдаад өгнө үү? За хоёр дахь асуудал нь за яхаа ингээд гашуун сухбат ганц модны төмөр замын холболт, хил дамнасаа холболт ингээд явах нь. Үүний ард дээр шивээ хүрэн бичих бомтуудыг холбох юм бол бид нар бас нэг жилдээ нэг 10 сая тонноор нүүрс экспортоо нэмэгдэх боломжтой байна. Түүний дараа бас ханг мандал бомтыг холбох юм байна. Ингээд шатараатаар энэ хэдийн хэмжээний хугацаа орох юм. Ер нь хизээ ингээд энэ хил дараагийн бомтуудыг холбох асуудлууд орох юм. Бид яг үндэ бол нэг жилдээ нэг 15 төгрөг болоход 9 төгрөг нь нүүрснээс олж штэ. Жол олох орлогоо нэмэгдүүлэхийн тулд энэ бомтуудынхаа холболтыг хурдтай холбох асуудал дээр ямар хугацаа орох юм бэ гэдэг хоёр дахь асуулт байна. Тэгээд асуултынхаа хариултыг авч яагаад тодруулах хэсгээ шийдье. За баярлалаа. За ерөнхий сайд хариулах уу? За ерөнхий сайд эхлээд хариулъя. За би түрүү хариулсан гэдэг дахиад бас хэлчихье. Замын үүдээс хойш 2 дахь бомб гашуун сухбат. За гашуун сухбатын дараагийн бомб буюу 3 дахь бомбд бол энэ одоо протокол тусгацсны дагуу мөн одоо уулзалтуудаар яригдсны дагуу шивээ хүрэн. Өнөөдөр их хурл батлагдсанаас хойш одоо бид нар хамтдаа шивээ хүрэн бомбыг холбох ажилд одоо ингээд орноо гэж ойлгож болно. Хэлцээрүүд явна, техник эдийн засгийн үндэслэлүүд яригдана. Гэхдээ шивээ хүрэн бол хоорондоо холбогдох зайн богино учраас одоо хэлцээр явчих юм бол гашуун сухбатынхаа ч өмнө дуусах магадaltaй. 3 дахь бомб бичигт. За бичигт бомбд бол зүүн коридор за бас далаатай шууд холбогдох юм одоо дөт зам 2 далайн юм гарцтай болох боломжтой гэсэн үг. Тийм учраас бичигт рүү одоо ингээд чиглэл хэлцээрүүд явна. Дараачих нь ханг мандал. За ханг мандал бол төмөр замаа баригдсан. Гэхдээ энэ хэлцээр нь өөрөө тэр дистралийнхаа дагуу байгаад байгаа. Энэ дарааллын дагуу л явна. За тэгээ бид нар замын үүд гашуун сухбат хоёрын дунд бол 70 жил алдсан бол таарад байгаа шүү дээ. Гэхдээ бидний хувьд 1 жил дотроо одоо багтах тал дээр бүхэл чадлаараа л одоо ажиллах нь зүйтэй болоод байгаа. За дээрэс нь говийг усжуулах асуудал бол яригдсан. Хэлцээр тусгагдсан талаар наривчсан хариултыг Туван сайд өгч зүйтэй байх. Говийн бүс нутгийг усжуулах, шар шороон шуургатай тэмцэх гэдэг энэ агуулга бол яригдсан одоо гол 3-4 зүйлийн нэг байгаа. Сэргээгдэх эрчим хүчтэй холбоотой асуудал яригдсан. Энэ бол урт хугацаанд сэргээгдэх эрчим хүчийг экспортлох ийм одоо хэлцээр энэ одоо гэрээ өнөөдөр саяхан батлагдсанаар энэ хэлцээр нэгдэж байгаа гэж одоо ойлгож болно. За дээрэс нь түрүү бас инхтуя гişүү асууж ирсэн. Өмнгийн одоо говийн бүсийнхэнтэй маш их талархж байгаа Монгол улс.
би энийг бас албан ёсоор хэлчихэн зүйтэй. Мэдээж тэнцээ маш их баялаг байна, маргаантай олон асуудлууд байна. Тэнд байгаа одоо иргэдийн амьдралын чанар, байгаль, экологийн асуудал гэдэг олон зүйлүүд байгаа. Баялагын сангийн тухай хуулийн гол одоо үндсэн философи бол баялагаа ашиглуулж байгаа бол тухайн орон нутаг төрүүлж өгч ёстой гэдэг философи байгаа. Энэ бол хөгжлийн сангийн гол философи. Дээрээс нь байгалийн баялаг илүү иргэдэд амьдралын чанар болж өсөлт хүртээмжтэй байх тухай ойлголт байна. Тэгээ аль аль нь хуульчлагдсан засгийн газар хуулиар биелүүлж байгаа. Парламентын баталж өгсөн хуулийг л засгийн газар биелүүлж байгаа. Тийм учраас энэ дээр бид нар хамтарч ажиллах зайлшгүй шаардлагууд гарнаа. Говийн бүс нутгийнхан одоо илүү бас хурдтай төвлөрсөн одоо суурин газар болж хөгжиж байгаа. Гэхдээ амьдралын чанар болон ялангуяа одоо ус экологийн асуудал дээр засгийн газар онцгой анхаарал хандуулж ажиллаж байгаа. За энэ ажил хамтын ажиллагаагаа бас эрчимжүүлнэ гэдгийг хэлье. За цэвэг доржийн Туван сайд нэмж хариулъя. За улсын хурлаас баталж өгсөн 58 дугаар тогтоолоор баталж өгсөн үндсэн чиглэлийн 12 зүйл заалтыг бүгдийг нь 3 төвчний бичиг баримтад хуваан тусгасан хэлцээр протокол компани хоорондын гэрээний драфтан дээр тусгаж өгсөн хэлцээрийг өнөөдөр саяхан батлагдсанаар эцэслэгдэн протоколыг бол харьбинд хамтран гарын үсэг зурж алавжуулсан байгаа. За энэ дотор энэ говийг осчуулах асуудал бол энэ протоколын 5 дугаар зүйл заалтын одоо бусад гэсэн хэсэгт байгаль орчин усжуулах, орон нутаг суурьшлын бүс ажиллах хүчний асуудлаар хамтран ажиллана гэж за мөн одоо шар шорон шорогтой холбоотой асуудлыг бие өчигдөр байнгын орны хуралдаан дээр заагдаагүй гэж хэлсэн. Энэ асуудал тэр компани хоорондын гэрээний одоо өөрөөр хэлбэл 3 дугаар төвшний гэрээн дотор шар шорон шуургатай холбоотой асуудлыг хамтран шийдвэрлэхээр тусгагдсан байна лээ гэдгийг залруулж хэлье.